Сайн байцгаана уу Арслангийн ордныхоо 2025 оны 5 дугаар сарын Арслангийн 6-аг хүргье. Нар хитрхи их ойртож сэтгэлийн гал улам ноцож шатаж уй мэдрэмж мэдрэгдэнэ. Таны дотоод хүч өөртөө итгэл энэ сард дахин сэрж таныг тайван суулгахгүй нэ. Энэ 5 дугаар сар бол таныг дотоод гэгээгээ дахин санах үе, амьдралын амт, хүсэл тэмүүлэл, зориг, эд бүгд шин эрчим энерги мэдрэгдэж эхэлнэ. Сэтгэл хөдлөл таны дотоод ертөнцид байх нэ. Нар 5 дугаар сард ихэнх хугацаанд өхрийн ордонд байх тул анхаарлаа материаллык баттай байдал дээр нэр хүнд санхүүгийн аюулгүй байдал руу чиглүүлнэ. Та хэрвээ сүүлийн саруудад өөрийгөө золиослж ирсэн бол одоо энэ шагнагдах цаг 5 дугаар сарын 8-нд болох нэ. Шинэ сар өхрийн ордонд гарсан таны 10 дугаар эшинд карьер нэр хүнд тохиож байгаа учраас ажлын шинэ эхлэл нэр хүнд өсөх боломж нэгцэн. Өөрийгөө илэрхийлэх тайзан дээр гарах цаг иржээ. Сугар гариг Венус энэ сард танд сэтгэл зүйн уян зөөлн нөлөө үзүүлнэ. Хайрын харилцаанд дулаахан, анхааралтай, энерги давмгаалж харилцаагаа гүнзгийрүүлэхэд тохиромжтой үе байх нэ. Гаригийн гол нөлөөлөлд Меркури 5 дугаар сарын 15-наас эхлэн илүү шин санаа, сэтгэлгээний хурд харилцаа холбооны хүч нэмэгдэнэ. Хилэлцээр бичгийн ажилд амжилт авчрах магадaltaй. Марс ангараг хилэнцэн ордонд байх үед 5 дугаар сарын дунд үеэс эхлэн сэтгэл хөдлөлийн гүн рүү хөтлөх, гэр бүл, хувийн амьдралд шийдвэр гаргах шаардлага үүснэ. Гэхдээ энэ нь таныг улам ухаалаг болгоно. Санчир гариг загсны ордонд удаан байрлаж сэтгэл зүйн сорилт дотоод үнний эрэл рүү хөтлөнө. Та өнгөрсөнтэйгөө хариуцлагатай нүр тулах болно. Арслангийн орд бол зүрхний орд. 5 дугаар сар таны сэтгэл зүрхний жигүүр дэлгэрч таныг хайр дурлал руу уриална. Хэрвээ та харилцаатай бол энэ сар гүн гүнзгий мэдрэмжийг хуваалцах мөч. Ганц бий бол шин танилд сонирхол татах хүнтэй таталцал таныг гайхшруулна. Санхүү болон ажил мэргэжил 5 дугаар сард санхүүгийн хувьд баттай алхам хийх өнгөрсөн алдаан дээрээ дүгнэлт гаргах сараа. Ажлын талбарт шин төсөл, өөрийнхөө үн цэнийг мэдрэх боломж ирнэ. Таны хурц үгч бусдын анхаарлыг татнаа. Бизнес эрхэлдэг арслангуудын хувьд хуучин түншүүдийг шинчилж үнэтэй холбоо тогтоох сайн цаг үе байх нэ. Эрүүл мэнд ба энерги таны ирч хүч 5 дугаар сарын сүүлээр ихээр нэмэгдэнэ. Харин эхний хагас жилд бие махбод сэтгэл зүгээ амраах, эрчмийн алдагдлаас сэргийлэх хэрэгтэй. Йог, бясалгал, зөв хооллолт таныг тэнцвэртэй байхад туслана. Энэ сар бол Арслангийн хувьд тэнгэртэй гялалцах эхлэл тавигдах нэ. Та өнгөрсөн сорилтыг даван туулж нэр хүндтэн дээшлэн өндөрт гарч чаднаа. Гэхдээ амжилтын зэрэгцээ дотоод дуу хоолойгоо сонсож илүү ухаалаг алхам хийвэл ирээдүйд бодит үр өгөөж ирнэ. Контент маань мэдлэг мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дараарай. Энэ нь намайг дэмжиж буй илрэл юм шүү. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Бусдад бас түгээгээрэй. Баярлалаа.